Дараагийн мэдээг танилцуулъя. Нобелийн анагаах ухааны шагналтнууд тодорсон байна. За энэ оны Нобелийн анагаах ухааны шагналтнаар Америкийн нэгдсэн улсын 2 эрдэмтэн болон Японы 1 эрдэмтэн тухайн шагналыг хүртэх болсон тухай Нобелийн шагналыг тодруулах комиссаас олон нийтэд хандсан мэдээлэлд дурдсан байна. За энэхүү Нобелийн хорооноос гаргасан мэдээлэлд дурдсанаар тухайн шагналыг авах болсон эрдэмтдийг зарласан байна. За эрдэмтдийг нэрийг дурдах юм бол Мэри Бруков болон Фред Рамсдел нар бол Америкийн нэгдсэн улсад ажилладаг эрдэмтэд юм байна. За харин Японы Шимон Сагавчи нэртэй эрдэмтэн тухайн шагналыг хүртэх болсон байна. За тэдний одоо энэхүү анагаах ухааны Нобелийн шагнал хүртэх гол нээлтийг зарласан байна. За энэхүү мэдээлэлд дурдсанаар тархлааны систем бие махбодод хэрхэн одоо хор хүнэл учруулахаас сэргийлдэг тухай нээлтийг хийсэн. За энэ нь бол захын тархлааны хүлцэл гэсэн одоо энэ шинэ нээлтийг хийсэн явдал нь бол тэдгээрээ эрдэмтдийг Нобелийн шагнал авах гол одоо шалтгаан болсон гэдгийг мэдгдсэн. За энэхүү нээлтийг хийсэн эрдэмтэн 64 настай Брунков нь Сиэтлын одоо системийн биологийн хүрээлэнгийн ахлах хөтөлбөрийн менежер юм байна. За нөгөө эрдэмтэн болох 64 настай Рамсдел нь Сан Францискогийн Sonoma Biometrics нэртэй компани шинжлэх ухааны зөвлөгч юм байна. За харин 74 настай Японы эрдэмтэн Сакагучи нь Японы Осакагийн их сургуулийн тархлаа судлалын судалгааны төвийн одоо профессор ийм хүн болвол шагналыг хүртэж байгаа юм байна. За тархлааны систем гэдэг нь бол бактери, вирус болон бусад эмгэг төрүүлэгчдийг илрүүлэх, тэмцэх олон давхаргатай ийм систем байдаг юм байна. За тархлааны гол тэмцэгчид тухайлах юм бол Т эсүүд нь хортой бодисыг таньж илрүүлэхэд зориулагдсан байдаг. За хэрв зарим нь аутомын өвчнийг өдөөж болзошгүй байдлаар буруугаар эргэх юм бол тэрхүү Т эсүүд нь дотроо устгагдах ёстой байдаг ба энэ процессыг нь төв хүлцэл гэж нэрлэдэг юм байна. За энэ удаагийн одоо нээлтийн хүрээнд Нобелийн шагналтууд бие махбодын одоо энэхүү тархлааны системийг хэвэн байлгах нэмэлт аргыг бол тайлж олон нийтэд нээсэн ийм бүтээлийг бол гаргасан юм байна. За албан ёсоор бол физиолог буюу анагаах ухааны салбарын Нобелийн шагнал гэгдэг энэхүү шагналыг 1901-ээс 2024 оны хооронд нийтдээ 299 шагналтан авсны дотор 115 удаа хүртсэн ийм шагнал юм байна. За өнгөрсөн жилийн Нобелийн шагналыг Америкийн нэгдсэн улсын 2 эрдэмтэн болох Виктор Абрамос, Гэри Рукпун нар Ранке болон эсийн доторх эсийг солих генийг удирддаг жижиг одоо материал эдийг бол нээснийхэн төлөө Хуан уг шагналыг авсан байна. За мегмар гарагт физик, лав гарагт хим, пүрэв гарагт уран зохиолын Нобелийн шагналтнууд хэн тодорсон гэдгийг зарлахаар төлөвлөж байгаа юм байна. За Нобелийн их тайвны шагналыг баасан гарагт эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг эрх даваа гарагт зарлана гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа юм байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь 12 дугаар сарын 10-ны өдөр болох бөгөөд уг шагналыг үүсгэн байгуулагч Шведийн одоо чинэлэг аж үйлдвэрийн зүтгэлтэн мөн одоо тесрэх бодисыг зохион бүтээгч Альфред Нобелийн нас барсан ойн өдрөө гардуулахаар төлөвлөдөг. За энэхүү шагнал нь бол түүний өвийг одоо олон нийтэд алдаршуулах, за мөн түүний үлдээсэн хөрөнгийг шинжлэх ухаан болон олон нийт их тайвны одоо сайн сайхан үүсийн төлөө зарцуулахаар энэхүү шагналыг олгодог юм байна. За энэхүү Нобелийн хувьд бол 1896 онд нас барсан. За өөрийн өмч хөрөнгөө бол тэрхүү одоо үүсэд зориулахаар олон нийтэд халдгалан үлдээсэн байдаг юм байна.